За ашигт малтлын тухай хуулийн төслийн талаар бол нэлээ их хүлээлт нийгэмд байсан. За дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд ч гэсэндээ хүлээлт байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн хүлээлт байгаа. Эдийн засгийн өсөлтөнд эерэг хувь нэмэр оруулах болов уу? Ерөн цаашдын эдийн засгийг тэлэх явдалд бас хөрөнгө оруулалт татах явдалд бас эерэг хувь нэмэр оруулах болов гэсэн хүлээлт бол байсан. Тэгэхээр бас яг тэр хүлээлтэнд нийцэх хэмжээний өөрчлөлт бас орж ирж байгаа хэсгэд бол эргэлзэж байна. За нөгөө талаасаа энэ хууль ягаад ийм удаан орж ирэхгүй байгаад гатсан бэ гэхлээр ерөн сүүлийн хэдэн жил чинь бид нэг юм нүүрсний халуурал дундал амьдралаа шүү дээ. Тэгэл одоо нөгөө нүүрсний экспортоо тэдэн сая тонноор нэмэгдүүлээ нөгөө зөвшөөрөл тээврийн зөвшөөрөл нь ингэн энтер гэсээрэн байгаад бусад одоо уулуурхай салбарын хөгжлийн талаар бол ер нь огт бас бодолцоогүй гэж хэлж болно. Тэгээ нөгөө Монголын заяа их гэдэг шиг нөгөө нүүрс нь үнэн буураад эхлэнгүүт хөрх юм нөгөө зэсийн үн нэмэгдээд манай бас энэ экспортын дутагдлыг нөхөөд ингэж явж байгаа учраас л гинт нөгөө зэсээ сансан гэдэг шиг одоо энэ ашигт малтлын тухай хуулийг ч гэсэндээ оруулж ирэх басны үндэс болж байгаа шиг байна. Тэгээд би бол бас энэ салбарын яамыг бол хариуцлагагүй ажилласан гэж харж байгаа. Ягаад вэ гэхлээр одоо энэ зэсийн амнааттай холбоотой маргаан гараад байна шүү дээ. Тэгээд ердөө хагас жилийн өмнө улсын их хурал дээр оюутлогоо төслийн төр хянан шалгах хороо ажилласан. За улсын хурлаас 120 дугаар тогтоол батлагдсан. За мөн одоо хөрөнгө оруулагч талтай засгийн газрын одоо нөгөө хилцээр хийх үйл ажиллагаа эхэлсэн тий. Тэгээд тэр чинь хагас жилийн өмнөх л асуудал шүү дээ. Тэгээд он трейдер бол одоо ийм хилцээр явагдана гэсэн хүлээлт бол хаана байсан шүү дээ. Тэнгүүд таад болохоор одоо тэр хүлээлтийг бол ингээд шууд эвдээ ачиж байгаа байхгүй. Одоо бид нар ямар ч тогтоол шийдвэр гаргасан бас нэг хүлээлт үүсчлээ шүү дээ. За эдгээр ер нь бол энэ зэсийнхаа амнаатын тогтолцоог ингэж бууруулах юм байна. Тийм биз? Тэгэхээр тэр хүлээлтийг бол бид нар одоо бас яаж чадахгүй. Тэгэхээр таад анханасаа ийм юм оруулж ирэх шаардлагагүй л байсан гэж би хэлэх гээд байна. Яа тэгэхээр тэр онтрегийнхаа тэр хилцээрийнхаа үйл явцыг эрчимжүүлэлтээ ер нь тэр чи юу болж байгаа? Яг онтрегийн асуудал дээр тодорхой зүйл юу яригдчихаа. Энэ 120 дугаар тогтоолоор улсын хурлаас засгийн газар даалгавар олсон зүйлүүд яг ямар хэрэгжилттэй байна гэдэг асуудал. За хоёрдугаар асуудал. Энэ чухал ашигт малтмал гэж бид нар зөндөө ярьлаа. Гэтэл энэ хуульд чи ерөөсөө чухал ашигт малтмал гэдгийг нэг тодорхойлсон байна. За тэгээд засгийн газарт бас нэг одоо юу гэдгийг жагсаалт батлах, бодлого тодорхойлох хэрхүүргийг өгсөн байна. Тэгээ энэ одоо асуудал чи яг ямар хэмжээнд явж байгаа юм? Ерөн чухал ашигт малтмалынхаа бодлогыг юу гэж үзэж байгаа? Европын холбоо гэхэд парламентаар байгуулсан байж бодлого баталсан байж штэ. За чөлөөлөл гэдэг байгаа засгийн газар чинь. За тэнгууд энэ хуулиараа 2-3 тийм тусгай зөвшөөрөл оруулаад ирж байгаа. Энэ баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл 5 жилээр олгоод 5 жилээр сунгана гэдэг одоо мэдгүй. Ийм богино хугацаанд баяжуулах. За хариулъя. 5-8 дамд нэмсэд. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Баяжуулах үйлдвэрээс эхлээд хариулъя. Би баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл хийхгүй бол хулгаан баяжуулалт явагдаж байна. Зөвшөөрлийн хуулийн үндсэн үзэл санаа хэрэгжихгүй байна. Газрын хэвлийн баялаг дээр бол тусгай одоо зөвшөөрөл заавал авна гэдэг чиглэлтэй байгаа. Чөлөөлөх ёстой юмыг чөлөөлнө. Ингээд яаж дэмжих вэ гэдгээ бас энэ зөвшөөрөлтөд бодож шийдэхгүй болохгүй байна. Ачит ихт гэх компани байна. Зэс Эрдэнэ хувь гэх компани байна. Эрдэмэн гэдэг компаниуд байна. Энэ компаниудын энэ үйлдвэрүүдэд бид нар тусгай зөвшөөрөл өгч чадахгүй шүү дээ. Хянж чадахгүй шүү дээ. Хэмжээ хязгаарын тогтоож чадахгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Баялаг шүү дээ энэ чинь бас. Баялаг боловсруулж арлага болж байгаа шүү дээ. Зохицуулах шүү дээ. Хоёрдугаар онтроотой холбоотой асуудал дээр Монгол Улсын засгийн газрын байр суурь бол ямар байгаа вэ гэхээр менежментийн төлбөр зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа л онтрыг ярина. Онтрыг хамгийн түрүүнд ярихгүй. Ягаад гэвэл онтрыг хөрөнгө оруулагч талаас хамгийн түрүүнд ярих гэдгийг. Монгол Улсын засгийн газар бол үгүй ээ. Өмнөх гэрээн дээрээ байгаа алдаа дутагдлаа зассны дараа цаашаа хөдөлнө гэж. Засахгүй бол хөдлөхгүй бид нар. Улс орныхоо тэр баялагын өгөөжийг өмнө ингээд бас алдаатай гэрээгээр алдсан учраас тодорхой хэмжээнд урагшилсан ч гэсэн хүссэн хэмжээнд хийж чадаагүй учраас сайжруулж цаашаа явъя гэж байгаа. Хилцээр явна. 3 дугаар жишээ амнаатыг бид нэр оруулж ирэх ёстой. Энэ дээр манай Батнайрамлаг гишүүн гэсэн санал нэг байгаа. Одоогийн байгаа бодлогоор явбал жаргалан гишүүнэ
Рио Тинто гэдэг ганцхан хөрөнгө оруулагчаас Монгол улсын зэсийн салбар манай энэ орлого хамаатай байгаа. Дахиад нэг зэсийн том төсөлтөө болчвол ядаж бид хаа зогсоож байгаа ч хамаагүй бид нар хийж чаддаг болно. Шалгалт үзүүлж чаддаг болно. Өнөөдрийн байдлаар зэсээс 1.8 их найд төгрөгийн амнат орж ирж байгаа. Энэний 900 тэрбумыг нь ойрлохоо гэж. Цаана бас улс орон нутгийн төсөв төлж байгаа төс татвар байгаа. Төсвийн орлого тасрах энэ одоо нөхцөл байдалд орчод байгаа учраас бид нэр хүчтэй шахалт үзүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бусад төслүүдэд нэмэр байна. Одоогийн байгаа бодлогоор бол бид нэр хоёрхан төсөлтөө л байна. Нэгхэн хөрөнгө оруулагчаас хамааралтай л байна. Би бас энэ салбарын судлаач хүн. Дандаа улс төрч байгаагүй. Салбараа бас гадралнаа. Судалдаг. Мэднэ тодорхой хэмжээнд. Ашигт мартуулын салбарыг удирдна гэдэг бол тухайлсан салбар болгоных нь түүхийн хэд болгон дээр нь тусгаалсан бодлого хийж удирдах авч явдаг салбар. Тийм учраас би энэ өөрийнхөө оруулж ирж байгаа бодлогот итгэл төгс байгаа. Буруутахгүй байх гэж бодож байна. Энэ дэлхийн уулуурхаан салбарт хэрэгүүлж байгаа улс орнуудын л барьдаг бодлогууд. Олон төсөлтөө болох, олон түүхийн эдийг гаргаж ирэх, түүхийн үеийн унал төсөлтийн одоо циклийг тооцож эдийн засгаа тогтвортой авч явах бол бодлого. Манай улсын бодлого байх хэрэгтэй. Тантай санал нэг байна. Нүүрснээс өөр юмгүй эдийн засаг босгоцсон байхгүй бид нар. Нүүрс унлаа будаа. Нүүрс сайжрлаа хөөрлөө. Хэрвээ та ажиглавал нүүрсний үн унахад зэсийн үн өсдөг. Зэсийн үн тогтворчход нүүрсний үн өсч идэг. Хамгийн шилдэг жишээ нь Канада улс байна. Тэгэхээр бид нар энэ түүхийн эдэ салбарлуулж хөгжүүлж ээж бид нар энэ хөрөнгө оруулагч зарим хөрөнгө оруулагчдын нөлөөллөөс гарнаа л гэж харж байгаа.